байна. Тэгээд төрийн байгуулалтын байнгын ороо анхааралтай авч ажиллаач гэд би 11 сарын 20-доор л асуудал ярьж эхэлсэн. Тэрнээс хойш зохисоор ажил биелэлээ болохгүй нэлээ удаашралтай байна. Энэ юу вэ гэхээр сая Монгол улс даяар төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын болсон. Тэгээ энэ сонгон шалгаруулалт нь өөрөө тийм учир дутагдaltaй. Тэгээ одоо нэг суман дээр гэхэд чинь 10 сул оронтой байж идэг. Тэр 10 сул оронтойн дээр шаардлага хангаж тэнцэж байгаа төрийн албаагч нэг ч байхгүй. Орох хүсэлтэй хүмүүс суман дээр нь байж идэг, бүртгүүлдэг. Бүртгүүлэх гэж нэг хүн 50 орчим мянган төгрөгийг зарцуулдаг. Тэгээ ингээд Өмнөгов аймаг дээр гэхэд 300 гаруй төрийн албаагч шалгалт өгснөөс зөвхөн 30 хүн л тэнцсэн. Тэгээд тэр шалгалтын материал нь тухайн үеийн шалгалтанд бэлдэх тэр тестийн ном зомоос бараг ирээгүй. Онлайн бүртгүүл нь бас нэг 20 мянган төгрөг гээд ингээд бүртгүүлэх шаардлага нөхцлүүдийн журмын дагуу яваад тухайн иргэн өөрөөсөө 50 гаруй мянган төгрөг гаргаад ингээд шалгалтаа өгөх шалгалтын номын дагуу материал нь ирэхгүй. Тэр товрсон бүр аль эртний галав үеийн ийм асуудлууд орж ирээд ингээд тухайн шалгалтанд орсон хүмүүст маш том бухимдал, нөгөө талаараа тухайн суман дээр маш их хэмжээний сул оронтой. Тэгээ тэр сул оронтойг магадгүй халамжийн дарга, татварын дарга, нийгмийн даатгалын дарга төр үүргээр хүн мэрэгжилтэн томилоод ажиллуулах гэхээр хуулийн дагуу хориотой. Хэрвээ авбал тэр тухайн байгууллагын дарга төрийн албаны тухай хуулийн дагуу бас торгуулах шийтгэлтэй. Тэгээ энэс болоод тухайн сум орон нутагт төрийн албаны энэ сул ажлын байр сул ажиллах хүн нөхцөл болцоо хомсхон тэгээ төрийн албаны шинэ хуулиар ийм зохисгүй юм нөхцөл байдлууд бий болсонтой холбоотой хөдөө орон нутагт төрийн алба маш их цалгардж байна. Тэгээ энийг манай төрийн байгуулалтын байнгын ороо төрийн албаны зөвлөл хамтраад яаралтай энэ 2 сарын ихэр байна уу сонгон шалгаруулалтыг хийгээд энэ сул оронтойтой байгаа бүх газар томилгоо хийхгүй бол энэ төрийн алба чинь ерөнхийдөө маш хүнд байдалд орчжээ. Энийг иргэд бол шүүмжилж байна. Нэг малчин ирээ нийгмийн даатгалын асуудал ярих гэхээр тэр суман дээр нь нийгмийн даатгалын байцаагч нь байхгүй. Энэ жилээс эхлээ малчин хуваарийн хөдөлмөр эрхлэгч нар нэг удаа нөхөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эргэцэн орчин үйлчлээ явж идэг. Мэдээлэл авах гэхээр тэр хүн байхгүй гих жишээтэйгээр. Тэгээ төрийн албаны цалгардаж байгаа энэ хууль эргэцэн орчны нөхцөл байдлуудыг төрийн албаны зөвлөл яаралтай арга хэмжээ аваад заавал жилд нэг удаа шалгалт авах шаардлагагүй шүү дээ. Үнэхээр сул оронтой байж байвал сард хэдэн ч удаа авч болно шүү дээ. Тэр ажлын байрал төрийн албан хаагчаар бүрдсэн төрийн албаны үйлчлэгээ иргэдтэй түргэн шуурхаа хүрэх энэ зохицуултыг хийж байх ёстой байгаад байгаамаа. Тэгээд тэр шалгаруулалтын тэр сорил тестүүдийг нь анхаараач. Үнэхээр хинч тэрнийг дааж давах чадахгүй хэмжээний тийм тест сонгон шалгаруулалтыг явуулж явах шаардлага байгаа мó. Тэгээ нэг сум дээр 10 сул оронтой байна. Орох гээд 10 хүн 10-аас дээш хүн байж байна. Шаардлага хангаж тэнцэж чадахгүй байгаа ийм нөхцөл байдлууд байж шээ. Тэгээ энэ хаана байдгийг эсвэл тэр мэдлэг ур чадваргүй тэр иргэдтэйгээ холбоотой байдаг юм уу? Энийг нэг дүгнэлт хийж анхаарч анализ хийхгүй бол ингээд 11 сараас хойш 2-3 сар өнгөрчлөө. Тэнд хагас жил бүтэн жил сул оронтой суман дээр байж байна. Тэгээ энэний төлөө нийгмийн даатгалын ерөнхий газар, татварын ерөнхий газар, үйл хөдлөлийн улсын бүртгэлийн газар эдрийг асуудал тавихаар бидний буруу биш ээ. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар тэнцэж ирсэн хүнийг нь авнаа. Хууль заасны дагуу бид нар ажиллаж байгаа. Үнэхээр сул оронтой хэрэгтэй байна гэдэг юм асуудлыг ярьж байгааг анхааралтай аваач. За тогтгосон гүшүү. За баярлалаа. Байнгын орооны гишүүд их өдрийн мэнд хүргье. За би өнөөдөр хэлцэх асуудал дээр нэг зүйлийг